салхины шившээ толгодон ливсэн дорны цэнхэрговь униартаж дуниартан хоглоо. Эрт галвын үед далай байсан хэмээдэг энэ газартаа одоо бид далайн ёроолын шүр сувдан дээр амьдарч байна гэж бэлэгшээдэг эгэл даруухан ард түмэн. Энэ л ард түмний дундаас төрж өс чөндийсэн суурчарсан нэгэн хөвөн нутаг амтай бурхан сэтгэлтэй амьдарч авна. Түүнийг цогт очрын Ананд базар гэдэг. Тэгээ өглөө болгон одоо залбираад бурхандаа мөргөхөд дотоод ирч хүч маань нэмэгдэж асар одоо их хүчтэй болж байгаа гэж би өөрийгөө мэдэрдэг. Алтан наранд сүйтэй цайныхаа дээжийг өргөн. Долоон бурханд орой дээжээс нь өргөн. Энэ болгон маань миний өгшөө ээжээс, миний өвгөө ааваас уламжилж ирсэн юм. Уламжил цай сүүнийхээ дээжийг уул усандаа өргөж, ирээдүйн амьдралынхаа сайн сайхныг даатгаж, тэр уул ус одоо агаар мандал сайн сайхан байгаасай. Өнөөдөр одоо сэрж байгаа бүх олон хүмүүс аз жаргалтай ажил үйлсэнд бүтээсэй гэж залбирдаг. Ягаад гэвэл өвгөн багш маань надад бас хэлж сургасан л да. Ганцаараа хийсэн буян их бага байдаг, олуулаа хийсэн буян их хүчтэй байдаг гэж. Тийм болохоор миний залбирал бол дандаа олон хүний ажил бүтээсэй, олон хүн сайхан жаргаасай гэдэг энэ одоо хүсэл мөрөөдөл одоо мөргөлийн маань гол агуулга байдаг. Тэгээд өвгөө аав маань одоо мөргөж исэн энэ буян шингэсэн мөргөлийн модонд одоо мөргөхөд надад ирч хүч өөрөө ирэхгүй ирдэг. Ананд базарын өвөө Сүнгийн аймгийн анги зэнда чимэд дэрэгзэн гэж номтой том лам байсан гэд. Тэр их хүний авшиг буюм бурхан гартай эмч цогт очрын өвгөн хүү. Нөөдрийн манай нэвтрүүлгийн зочин Ананд базартад заяасан мэт бодогдно. Анги зэнда гэдэг шашны том цол хэрэг юм. 400 гаруй лам ховрог ном хаялцаж хамгийн сүүлд тодорч үлдсэн нь анги зэнда хэмээх эрхэм цолыг хүртдэг ажээ. Торногов аймгийн Мэрэг ангийн хошуунаас төрсөн одоо хоёр том лам номын одоо их том лам нар байсан гэж түүхэнд бичсэн байдаг. Нэг нь одоо миний өвгөө аав Сүнгийн аймгийн Чимэд дэрэгзэн гэж ийм сайхан настай буурай байлаа. Өвгөө аав маань одоо өлгийн хийд, за чойрын хийд, тэгээд олон хүрээ хийдэд ирж шавилсан. Чойрын номыг нэвтрхий одоо мэрэгссэн ийм лам байсан билээ. Миний аав чинь сайхан талаас маань нутагт байсан. Олон хүрээ хийдیں۔ Шавьт юм лам хон байсан. Хожоо олон хүрээнээс энэ гандаа хийдیں۔ Даш чамбал татсанд орж байгаа. Тэгээ 37 онд хорол тарах хүртэл байж байгаа. Тэгээ нутагт очимал баналсал та. Тэгээ эцэг маань намайг багад бас тийм ламын хүмүүжлэр хүмүүжсэн. Тэр уламжил маань бас надаас салгаад байна хүүхдүүдэд. Уламжлагдсан юм та. Тэгээ багасаал миний ичиж одоо бас л ороод алтан гэрэл судраа барай лотоонд тойрч байдаг. Мааны авшаа сууж байдаг. Тэр хүмүүжлээс бол энэ манай хүүхдүүд ерөнхийдөө өөрөө нэг бурхны шашинд элэгтэй байдаг. Тэр утгаараа миний хүү бас бурхны шашинд их элэгтэй л үнтэй. Анд бол их шүтлэгтэй шүү. Гэртээ одоо дүүрэн бурхантай. Одоо андыг тэгж шүтгэж би тэр нэг ч хэлээгүй. Тэр уншлага бол яг аав шиг уншлага уншина. Их шүтлэгтэй хүн байна. Тэгэл одоо энэ ганданд тэр юм оруулж байгаа нь хамаагүй их хандив ямаар өөрийнхөө хөрөнгөөр юм хийдэг хүн шүү дээ. Тэгээ эцгийнхээ талыг их дурайсан хүн л дээ. Тэр шүтлэг талаараа тэр нөхшөө ижийнх нь нөлөөч байсан баг. Өвөө аваах нь нөлөөч их байсан баг. Тэгээ андын цогтчрын өөрийнх нь нөлөө их байсан л да. Би хөгшөө ээжигээ дагаад л бүр хүүхэд байхдаа ганданд очиод унтчихдаг байлаа. Ганданд өглөө очиход ном хурал дөнгөн жил байдаг. Жохон хүүхэд болохоор очиод унтчихна. Сэрэхэд лам нар ном уншаал дөнгөн жил байдаг. Дахиад нэг сэрэхэд айрыг барьчихсан, манз барьчихсан лам нар манзаа бариа сууж байдаг. Дахиад нэг сэрэхэд гадаалчихсан гонхонд ганцаараа хөгшөө ээжтэйгээ үлдсэн байх жишээтэй. Тэгээ миний одоо энэ амьдрал бол манайх ер нь гандан дээр байсан. Герман гандан дээр байсан. Тэгээд гандангийн эргэн тойронд миний одоо хүүхэд нас өнгөрсөн л дөө. Тэгээд миний гэр орон бол дүүрэн одоо бурхадтай, номтой, төвд бишгтэй, хуучны юм судар бичиг түүхийн зохиолуудтай юм байлаа. Анги зэнда чимэд дэрэгзэн ламтан өөрийнхөө цогт очиртон төвд бичиг бурхны ном зааж байсан бол хожимын тэрээр бяцхан хүү Анандадан монл бурхны номыг заажээ. Үе дамжин гэрэлтэж гэгэрсэн буян номын өргөнд мэндэлж тэндээс орчлон таньсан Ананд хүү Горькийн нэрмжит утга зохиолын дээд сургууль дэлсэж бүх шашныг судалснаас
Бурхны шашныг бүр онцгойлон авч үзсэн байна. Горкийн сургууль бол өөрөө дэлхийн утга зохиолын суур судалдаг ийм сургууль шүү дээ. Бүх дэлхийн утга зохиолыг анх хүнд хэл зүй гэдэг бий болоод уран зохиол гэж юм бий болсноос хойш бүх түүхийг судалдаг. Түвшинд судалж, үздэг, дэлгэрүүлж мөн буддийн шашныг тодорхой хэмжээнд үздэг. Харьцангуй Коран судар, Библийн судраас бол одоо бага л да. Тэгтээ одоо Азийн, Дундад Азийн одоо уран зохиолыг судалж байгаатай адилхан одоо гүнзгийрүүл судалдаг. Энэ маань одоо миний өмнө нь өвгөө ааваасаа сурч байсан, ааваасаа сонсч байсан олон түүхтэй их сайхан холбогдож байсан учраас Горкийн сургуульд очиод би маш их гүнзгийрүүл судалсан. Ер нь одоо энэ буддийн сургаалыг Горкийн сургуульд очиод маш их одоо гүнзгийрүүлж үзсэн маань эргээд би одоо энэ шарын шашныг ямар учиртай болох, юу нь одоо энэ амьдралын гүнзгий утгатай холбоотой болох, яагаад энэ буддийн шашин эргээд уран зохиолын суурь болсныг бол маш их ойлгосон. Энэ маань эргээд одоо миний энэ хэл мэргэжлийн хувьд их тус болсон гэж боддог. Горкийн нэрмжит утга зохиолын дэд сургуулийг төгсөж ирсэн даруйдаан Монгол улсын соёлын сайдын тусал харж ирж байхдаа ноён Ананд Базар Монгол улсад Далай ламыг анхайлчлахад зохион байгуулагчаар нь ажиллаж Монголын сүсэгтэн олон түмэнд мартахын аргагүй өдрүүдийг бэлгэлж байлаа. Тэр л үед 14-р Далай лам монголчуудаа архам багууж айрган таавар уу хэмээсэн алдар сургаалan хайрлсан юм. Хойно сургууль төгсөж ирээд нөгөө соёлын сайдын туслах хийж байхдаа Далай багшийг анхны ирэлтээр нь бас тэр үйл ажиллагааг нь одоо гар үеэр оролцож зохион байгуулж байсан та тэр үеийн одоо бизнес эрхэлдэг улсуудыг энэ ажилд оруулж хөрөнгө мөнгөөр багшийн айлчлалыг зохион байгуулж тэгээ тэрнийх нь ач хүрээр би бас Далай багшид хамгийн анх одоо мөргсөндөө бас их азтай өвгөх ач уянаар гараас нь ажил авч ийсэн хамгийн анх ирэхэд тэр бол одоо үнэхээр өстой зүүдэн дормооргүй сайхан үйл явдал байсан юм да. Тэр очиж мөргөж их баярлж байлаа. Тэр бол бөөн баяр. Одоо хүн болсны хэрэг бүтлээлгээл өгчүүд бид нар ч тэгж л юу яадаг шүү дээ тий. Жишээ нь одоо Далай багшийн тэр 5 удаагийн айлчлалд би нэг маш их энгийн бөгөөд их сони юм ажилласан. Яагаад гэвэл орж мөргөж байгаа хүн бол өөрийгөө даатгадаг. Намайг аварч өгөөрэй, намайг мөнгөтэй болгож өгөөрэй, намайг үр хүүхдийн маань эрүүл байлгаж өгөөрэй, намайг дарга болгож өгөөрэй л гэж мөргөөд байдаг. Хизээч багшийг сайн сайхан байгаараа гэж мөргөж байгаа хүнийг ерөөсөө би үзээгүй. Тэгээ би бас бодож байгаа хүн бас их амж байд юм байна гэж. Хүн багштай очиж мөргөхдөө намайг сайн сайхан болгоосоо гэхээс багшийн суудал шавдан бат оршоосоо гэж мөргсөн шавийг би нэг олон хараагүй. Тэгэхээр хүний энэ аминт сан бас их айхтар байдаг юм байна гэж. Тэр нь аливаа юмны одоо их орой дээр очино гэдэг бол хэцүүлтэй. Жижан лам гэж хэлдэг одоо хамгийн том ламыг. Тэр том ламын одоо зовлон гэдэг бол өөрийнх нь зовлон биш. Бүх дэлхийн хүний зовлон өөрөө үрч явдаг ийм хэцүү амьдралтай хүн юм билээ багш маань. Тэгээ багшигаа их өрөвдөжсэн. Тэгээд хүн болгоны өмнөөс зовдөг. Хүн болгоны одоо тэр зовлон зүдгүүрийг арилгах гэж майн уншна гэдэг бол маш их хэцүү л дээ. Хүний өмнөөс амьдрна гэдэг бол өөрийнхөө өмнөөс амьдрах бас амархан шүү дээ. Тэгээд нэг их сайхан юм бол бас багштайгаа өдөр ингээл гараал стадионд хэдэн мянган 10 мянган хүн ном уншичаал гардаг. Тэгэл гарахаар тэр талбай дүүрэн хүн би тосдог. Нэг талд нь би хамгаалагч, нөгөө талд нь би явдаг багшийг машинд нь суулгах гээл. Тэгэл очиод машинд нь суулгахын өмнө багш маань нэг ингэж хардаг. Би тэрийг мэднэ л дээ. Тэгэл олон хүн лөө хардаг. Яг хажууд нь зогсож байгаа учраас би Далай багшийг хэнийг харсныг мэдэж байгаа. Ингэж хараад нэг эмэгтэй рүү юм нэг хүүхэд рүү нэг настай хүн лөө хардаг. Тэгээ тэр хүнийг харлаа да гэж бодоод багшийг машинд суулгачаад эргэхэд тэнд эргэн тойронд бүтсэн хүмүүс бүгдээрээ баярлаад ярьж байдаг. Юу гэж ярьдгийг гэхээр Далай багш сая над руу хараад инээлээ гэж. Би уулын тэр хүн лөө хараагүй мэдж байгаа шүү дээ. Тэгэхэд эргэн тойрных нь бүх хүн тэгж бүгд яг адилхан хардаг, ярьдаг. Ганцхан хүн лөө харсан. Угаасаа тийм олон хүн лөө харах цав байхгүй ш, цаг байхгүй юм чинь. Хамгаалагч яараал ингээл хүн бүчгээс төрүүлээл. Тэгэл би дараагийн машин лөө гүгээд багшийг суулгачаад арийнх нь машин лөө суух гал гүйжих хооронд миний чихэнд өөрийгөө хараад өөрлөө нь харж инээсэн тухай ярьсан хүмүүсээр дүүрэн байдаг. Тэгээ би боддгийн бурхан хүний одоо гайхамшиг гэдэг бол нэг хүн лөө харахад бүх хүн лөө харж инээсэн юм шиг ийм гайхамшигтай одоо хүртээмжтэй байдаг юм байна гэж багшигаа дагаж явахдаа ойлгосон. Дорногов аймгийнхан говийн догшин ноён хутагт данзан арвж агаран бахархдаг. Түүний хийсэн бүтээсэн үлдээсэн бүхэн өнөөдөр гайхан шагшигдж дэлхий дахныг хошууруулж байна. Тэр агуу соён гэгэрүүлэгч, нэртэй яруу найрагч, жүжигийн зохиолч хутагт хүн байсан. Түүнээс нь ч илүү бүтээлч, бүтээгч хүн байлаа.
Өнөө бидний зорин очих дуртай хамрын хийд, шамблын орон, дэмчгийн хийд, энергийн төвийг одоогоос 200-ны өмнө бүтээсэн гэж бодохоор гайхалтай санагдана. Хутагтын үйл хэргийг залгамжилж, анги зэнда чимид дэргзэнгийн ач хүү ананд базар устж үгүй болсон хийдийг сэргэн засч, шинээр цогцлон босгож, бурхан будда, боин номд шүтлэгт ард түмэндэн зориулан ариусах, баясах, мөргөж сүсэглэх номын ордон бурхны өргөөг нь бүтээж гэгэрэлд хүрэх замын нээж өгсөөр байгаа билээ. Ер нь бол түүх өөрөө их амьд шүү дээ. Тэгэхээр бид одоо их сайхан эцэг дээдс, өвөг дээдстэй. Тэр өвөг дээдс маань 18 дугаар зуунд, 17 дугаар зуунд их сайхан одоо урлагийн бүтээл, түүхийн бүтээлийг барьж исэн байна л да. Жишээ нь одоо бид 5 дугаар ноён утгыг ярьдаг. 5 дугаар ноён утгад бол одоо 18 дугаар зуунд үхэр тэрэг тэмээн тэргээр л одоо 9 хийд барьдсан хүн шүү дээ. Тэр 9 хийдийг одоо бид хамрын хийдээр зарим нэг цувраагийн хийд ч гэдэг юм уу. Тийм ээ, дэмчгийн хийд гэдэг энэ түүхээр одоо мэддэг. Түүнээс биш одоо ямар хийд байсан тухай жоохон балгас одоо хөх топны ор байхаас өөр юм мэдэхгүй шүү дээ. Миний хувьд бол бизнесийн хүний хувьд их гайхдаг юм нь яаж тэр хүн одоо тэр хол газар тэмээн тэргээр яваад тэгж одоо богино хугацаанд тэгж ихийг бүтээж чадсан бол гэж үнэхээр бахархаж гайхдаг. Тийм учраас тэр өвөг дээдсийнхээ сайхан бүтээлч бүтээн байгуулдаг тэр ёс заншлыг сэргээж дээр нь тэр хүн тийм агуу хүн байсныг хойч үедээ ойлгуулахын тулд тэр хүний бүтээсэн 9 хийдийг барья гэж би бодож байгаа. За энэ бол эргээд Аривжаа хотгтын маань түүх амилж босхоос гадна Дорногов аймагт маань аялал жуулчлалын бүхэл бүтэн одоо үйлдвэрлэл гэж нэрлэдэг индастри бий болох ийм боломжтой байгаа. За аялал жуулчлалын энэ бизнес маань бол малчин ардад ялангуяа хээлтэй бизнес л дээ. Яагаад тэгэхээр дандаа доллар оруулж ирдэг, экспортод алддаг. Дээрээс нь айл болгонд өгөөж өгдөг. Нэг айл морио онуулаад мөнгө авна. Нэг айл нь цагаагаа уулгаад мөнгө авна. Нэг айл нь одоо машинаараа үйлчилж мөнгө авна. Зочид буудлын эзэн буудалтаа хонуулаад мөнгө авна. Гэх мэтийн бүх салбарт хүрдэг. Тэгээд дээрээс нь юу ч өрөхгүй зарахгүйгээр орлого олж ирдэг учраас маш том одоо үйлдвэрлэл гэж бизнесийн хэлэнд ойлголдог л доо. Тэгээд одоо манай хамрын хийдийн хүчинд бол Дорногов аймгийн аялал жуулчлал маш их хөгжиж байгаа. Тэгэхээр цаашдаа зөвхөн хамрын хийд биш. Бид энэ ноён утгатынхаа энэ 9 хийдээр дамжуулж явсан их сайхан юм түүхийн маршруттай болох ёстой. Ингэж чадах юм бол энэ 9 хийд нь ерөнхийдөө Дорногов аймгийн ихэнх сумыг дайраад тэгээд Өмнө Говь аймгийг холбож чадах юм том маршрут болж байгаа. Хин нэгэн хүн бусдын хамааралгүйгээр бол амьдэрдэггүй. Тийм учраас бус дамгалантай байдаг, хамгаалантай байдаг гэдэг одоо бас энэ номлыг бас гэж боддог. Дээрээс нь бол одоо бурхан шүтэн гэдэг бол ерөөсөө зүгээр нэг хоосон мөр биш. Хэн нэгэн одоо өөрийн бурханы гэсэн хэн нэгэн хүнийг ямар хэмжээгээр бодож сэж тэр хэмжээг буян хураад юм аа. Тэгээд бол бас буянтай олон залуучууд олон номтын нөхдийн маань нэг байгаамаа гэж би бас ханд бододоо бас баярлж авдаг да. Хийд барин бурхан бүтээн. Буян нүглийн тухай огоорч ойлгодгүй хэн бүхний хийх ажил биш. Бурхны тамхтай төрсөн авшиг буянтай хүний хийдэг бүтээдэг ажил хэмээн сэтгэн. Дорноговын алж хийдээр орсон түүний тухай ярихгүй, дурсахгүй хүн гэж үгүй. Зөвхөн Дорноговь Сүхбаатараар зогсохгүй, энтгэх төртөл хийд барьж бурхны шашны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хүн бол яахын аргагүй ананд базар ноёнтон билээ. За энд миний өвгөө аав шавилж сууж исэн хийд маань одоо энэ харагдаж байна л да. Өвгөө аав маань Чойрын ном бясалгадаг энэ хийдийн одоо голчлон байсан. Тэгээд 1939 онд хийдийг шатаахад гол багн нь үлдсэн гэж байгаа. Одоо тэр гол багн маань байж байгаа. Тэр гол багн нь бол одоо хүслийг шивнэхэд хүсэл болгон битгээ гэж одоо аав маань надад ярьдаг байсан. Тэгээ одоо бол хүмүүс маш их шүшгэлдэг. Энэ гол багныг тойроод Гандан хийдийн одоогийн одоо энэ сайхан хөгжил бий болсон гэж бас ярьдаг юм аа. Тэгээд этний түүх бол гайхамшигтай л да. Ягаад тэгэхээр Гандан хийд чинь дээд Гандан хийдийн нарны гэрэл туссан ийм дэнж гэж ярьж байгаа. Тэгээд тэр дээд Гандан хийд буюу энэ үүлнээс дээр байдаг энэ Гандангийн одоо дээд твийн Гандан хийдийн гэрэл гэгээ туссан газар учраас энэ Гандан хийдийн Гандангийн дэнж дээр бол үеийн үед бурхны шашин мандаж байх ийм нягууртай гэж бурхны шашинд бичсэн байдаг.
Тэгээ одоо бол их сайхан хөгжиж байна. Чойжом самсгуу хамбуга номын олон хуврагууд гандан хийдийг бол маш их төлөвлөлтөй сайхан хөгжүүлж байна. Энэ одоо Эдгай чойл ингэж татсан байгаа юм. За энэ татсанг одоо Эрэл компани ерөнхий захирал байсан Эрдэнэт. За миний бие, за Төвдийн Эренбүүчий гээд олон одоо мундаг одоо хүмүүс хөрөнгө оруулж барьж ашиглалтанд оруулсан. За гол бурхны Эрдэнэтгой барьж ногоон дархийг би өөрөө барьж шүншгэлж залсан. За энд харагдаж байгаа тэр цагаан сувраг бол өвгөн багштай зориулж бид барьсан анхны сувраг байгаа юм. За энэ сувраг бол одоо дотроо маш нарийн чанд ном ариун нандин одоо эрдэм багшийн номноос орсон ийм сайхан сувраг байгаа. Энэ суврагыг ирж эргэж байхад одоо багшийнхаа номыг буйныг дагаж байна гэж би өөрөө боддог. Энэ гандаг хийддээ ирээд нэг удаа тойроход багада энэ хийдэд маш их ирж байсан болоод тэр хэмэр сэргэж дотор ариусдаг юм аа. Маш сайхан. За мөн энэ хийддээ өвгөө аавынхаа шавилж байсан хийддээ би одоо нарны бурханг хийж залсан. За энэ Эдгай чойлон татсанд маань одоо энтхэг улсад залрах гэж байгаа бурхан багш маань хоёр шавийнхаа хамт одоо бас морилж байгаа. За нийтдээ бид 8 бурхан төв гандан хийддээ хийж 10 найлуулж шүншгэл залсан. За мөн одоо Дүнчээр маань 4 хүрдийг барьж гандан хийдийнхаа төв гандан хийдийн өмнө талд нь барьж байгуулж одоо шинжилэн засч бүтээсэн байгаа. Тэгээ энэ болгон маань одоо бурхны шашинд өвгөө аавын маань хорж байсан энэ сайхан динжид буян болж өвгөө аавын маань буян үргэлжиж одоо надаар дамжиж хэрэгжиж байна гэж би бодож сүжиглдэг. За сүжиглэх, хайрлах, хүндлэх гэдэг бол өөрөө бурхны шашны хамгийн гол нандин сургаал. Тэгэхээр хайрладаг, шүжиглдэг хүн гэдэг бол эргээд одоо сэтгэл нь сайхан, буйны үйл үтэх бодолтой, ард түмний төлөө гэсэн ийм сэтгэлтэй байдгаа гэж би боддгийг. За Ананд Бажар хүүгийн тухай бол их багаас нь мэдх юм. Ер нь удмаараа бурхны шашинд итгэл бишрэлтэй тийм болсон юм. Би одоо 19 настай 1970 онд шашны их сургуульд орж тэгээд хоролд хордог. 29-ний хорол байн хоролд хордог. Ийм байсан. Шашны сургуулаа төгсөөд тэгээд одоо 1976 онд төгсөөд гандан хийдийн голч болоод 7 жил болсон юм. Байнгын хоролд орж идэг. Ийм байсан да. Тэгээд Ананд Бажрын аав тэр үе чинь гандангаар орж ирдэг хүн их зөөхөн байсан. Тийм зоригтой аавын хүүхэд гэдэг байгаагүй юм. Тэр үед Ананд Бажрын аав залуухан миний үеийн хүн байсан баха та. Тэгээд ихтэй сургуулийн оюутан лайн тийм боловсон дуу маягийн хүн гандангийн хорлын 29-ний хорлд оройжонгон зогсдогсон. Тэгээд энэ ямар шүтлэгтэй үе юм дээ гэж би харж байсан. Олон жил тэгж харсан. Тэгээд тийм шашин шүтлэгтэй гэрүүл төрсөн ийм одоо хүн. Тийм учраас баг залуу наснасаа эхэлж шашныг буруугаар ойлгох ойлголт бол энэ хүүхдэд тусаагүй байхаа гэж. Бурхан шашныг сэргийхийн талд их дуртай оролцдог. Аливаа нэгэн буйны ажилд бол оролцож байгаа. Өөрийнхөө дотроос нэг тийм хүсээд байгаа маягтай байдаг юм. Яах вэ их үгээд байхгүй. Ерөөсөө л өөрөө зориглол ийм сайхан бүтээж яана л гэдэг ингээд оролцох бол тэгэл өөрийнхөө хүслэр мэдлэлээр ороод өөрөө хийгээд явчихдаг. Тэр нь их сайхан байдгийг. Утга зохиолын орчуулагч мэрэгжилтэй энэ залуу сүүлийн жилүүдэд нефтийн бизнест хүч үзэж Монголын топ 150 компани наймдж агсаж байна. Түүний бизнест уул уурхай, арих дарс гээд хамгийн хэл амтай, хэрүүл тэмцэлтэй уурхай үйлдвэр байдаг. Монголын толгой бизнесмэнүүдээс тэр үүгээрэн асар ялгаатай. Магадгүй энэ түүний их болсон 6 зүйл хамаг амтны тусын тулд хэмээдэг шашинтай холбоотой болов. Сод Монгол группийн ерөнхийлөгч Ананд Бажрыг сүүлийн 10 гаруй жил буйны өглөөхтэй бизнесмен гэж Монголын гандан тэгчинлэн хийдийнхэн өргөмжлөн цагаан сарын 5-гийн эдээгээр урамшуулдаг байна. Тэ буйны одоо өглөөгдөг бизнесмен гэсэн юм алдар нэрийг манай гандаа хийдээс өргөсөн юм байна. Тэгээ энэ нэрэндээ цогцсон. Тэгээд сүүлийн үед бол бид бясалгалын газар хийж байгаа. Энд бол бас одоо өглөгийн эзэн хийж олон хүнийг бясалгал хийж сэтгэл санаагаа тайвшруулах, залуужих, эрүүлжих. Тэгээд одоо энэ нийгэмд бол сайхан даруй төлөв
ийм хүмүүсүүдийг бий болгох энэ чиглэлд бол бид Гандан хийдтэй хамтарч ажиллаж байгаа Шажин урхан аманд бяцлаглалын одоо төвийг барьж байна. Гэхдээ ингээд шашиндаа бол Гандан хийдэд асар их тусал болдог ийм хүн. Түүнээс гадна ганцхан Гандан хийдэд биш. Бас орон нутагт Дорногов аймагт бол сайхан дугна барьсан. Тэгээд тэр бурхтууд энэ сайхан хийж залсан байна лээ. Санаачлагтай тэр одоо бурхан шүтэнийг хийдэг улсуудыг бол монголчуудаас сонгож авч хийлгэж байгаа. Жишээ нь би одоо муудахад одоо мал махалж, мал бэлтгэж, мах бэлтгэж ийм махны бизнес хийхгүй гэж боддог. Мэдээж хэрэг хэн нэгэн хийх яг тэгтээ над шиг шүтлэгтэй хүн бол хийхгүй. Арх хэсгэж юм уу, спирт найруулж ямар ч нөхцөлд хийхгүй. Бизнес бол маш их олон боломжтой шүү дээ. Одоо Солонгосын том бизнес хэлсэн байдаг. Гудамжаар дөрвөн мөнгө хөвлөрч байна гэж. Үнэхээр одоо бизнесийн боломж бол асар их. Тэгэхээр энэ шиг хүний бие амьдралд хортой сайн сайханд одоо аваачдаггүй муу үртэй, муу үр дагавартай уул усыг одоо хөнөөдөг, гол мөрөн байхгүй болгодог, цөлжил тавчирдаг ийм уул уурхайн бизнест бол барагтайд бол орохгүй гэж боддог. Мэдээж зөв уул уурхаа гэж бийлдэ. Тухайлах юм бол нүүрс байна, хараалт. Түүхийн нефт байна. Энэ бол одоо дандаа хөгжил хөдөлгөөнд дэмжиж яадаг гэдэг утгаараа байж болох юм. Тэгээд дээрэс нь үр хүүхэдтэй одоо өвлүүлж үлдээх бизнес. Тэгэхээр хойч үедээ муухай юм хийчихэд тийм муухай бизнесийг үр хүүхэдтэй хүүдүүддээ өвлүүлнэ гэж бол байж болохгүй шүү дээ. Энийг бурхны номд Чингис заасан байдаг учраас миний хийж байгаа бизнес болгон бурхны шашинтай нийцсэн юм бизнес байдаг. Энэ миний хамгийн анхны гэртээ авчирсан бурхан. Миний багш Андын бурхан гэж хэлдэг байсан. Энэ бол лам сахиусалтай. Оросын холбооны улс оюутан байхдаа би энийг Каркалпак оюутнуудын өрөөнөөс авсан юм байна. Тэгээд ирээд багшаас энэ ямар бурхан бэ гэсэн. Лам сахиус авчирч ямар сайхан бурхантай Андын бурхан гэд нэрлэе гэж багш маань тэгээ 10 найлж өгчээсэн. Тэгээ энэ лам бурхан бол одоо эр хүн ялангуяа Ата таван тэнгэрийг тагиж явдаг айлыг одоо дээш нь явахад их харж явдаг гэдэг ийм түүх томтой ийм бурхан байгаа юм. За энэ бол оюун ухааны бурхан, Манзуушир бурхан. Багш маань намайг одоо бизнес сайн хийж байна. Буйны үйл их сайн хийж байна гэж миний залуу багш маань надад өгсөн ийм бурхан байгаа. Энэ манай хамбугай өгсөн бурхан. Энэ бурхан бол одоо бурхан багш. Анх айлгэр болоод хамбугай манад яаж ном уншиж энэ одоо бурхан багшийг өгсөн. За энэ одоо миний өвгөн багш байна. Нохойтой өвгөн багш маань. За Гандан хийдий маань лавн унцад ийм мундаг томлон байсан. Энэ миний гавж огш байна. Энэ гавж огшийн төр сайхан Нью Жерсид байж гаад Ялуу хотогтыг дагаж гараад саяхан бурхны орнд морьсон юм хүн байдаг. Монголын ганцхан гавж лам л та. Гүрдөварын бүчи багш маань байж байна. За энэ бол ногоон дарих байгаа юм. Энэ гурван бурхмыг одоо Эренбүчи багш маань өгсөн. Энэ тхиг улсад одоо хөрөнгө оруулж бурхан бүтээсэн гэж багш маань одоо сойрхож энэ насны гурван бурхан хайлсан. Миний хөгшөө ээж байна. Сонинбаяр гэж Монголын бурхан шашны одоо орчин цагийн хамгийн том докторийн зэрэгтэй мөн бурхны шашны гавж гэж ийм хоёр цолыг зэрэг авсан цөөхөн ломын нэг бол миний энэ Сонинбаяр хөгш байна. Энэ маань одоо Одсор Гочоо бурхан байна. За энэ ногоон дарих байна. За энд байгаа бүх бурхад бол миний өвөг дээдс одоо миний аав суламжилсан. За энд ном зохиол ийм бурхад байгаа юм. Одсор Гочоо бурхан гэснээс Одсор Гочоо бурхныг Дорногов аймагт залсан да тийм. Тэгс 2 жил 3 жилийн өмнө би Одсор Гочоо бурхныг залсан. Миний өвгөн багш маань надад загсан юм байна. Одсор Гочоо бурхнаа залаарай. Мэрэгвангийн хошууны одоо гол шүтэн гэж. Яагаад Мэрэгвангийн хошууны гол шүтэн бэ гэсэн чинь 1666 онд Тогшин хон ноён анх төвдөөс Одсор Гочоо бурхныг залсан юм лээ. Тэгээд тэр Одсор Гочоо бурхныг залаад Говь Мэрэгвангийн хошууны одоо тусгаар тогтносон байдал. За тэгээд цагийн 4 цагийн эргэлтэнд малчтын амьдрал энэ төр сайжирсан их сайхан зам болсон ийм болсон гэж түүхэн төчөөсөө байд юм блэ. Тэгээ багш маань Одсор Гочоо бурхнаа залвал Монгол улсын тусгаар тогтнол эдийн засаг батчин за говь нутагт их сайхан зам зуншлагтай зам болж намаржаа их налгаруулж өвөлжөө өнтэй болох ийм нэгуртай за амьтан хүний өвчин зовлонг алга болгож хүсэл болгоныг биелүүлдэг ийм лүндэнтэй гэж багш маань айлдсан. Тэгээ 1992 онд надад тэгж айлдсан юм байна. Тэгээ би багшийнхаа хүсэлтийг биелүүлж 2008 онд 2009 онд бид Одсор Гочоо бурхнаа Дорногов аймагт залсан. За залснаас хойш одоо хүн зон нутгийн одоо ахмадуудын ярьж байгаа нь бол
үнэхээр сайхан одоо зам болж байна. Хуртай бороотой сайхан боллоо гэж саяхан бас нутгийн олонтой ярьсан. Хаврын одоо сүүл сар шүү дээ. Тэгэхэд бороо орсон, сайн шандад бороо орсон, замын өөдөд бороо орсон гэх сайхан яриатай ногоо гарсан эхний хөмөл тааны идэж байна гэсэн. Ийм яриатай сайхан байна. Бас сая энд бас ярьж байхад нь тайлбарлаж ах нэг юм гарч ирлээ тий. Энтхэг улсад Батцагаан гэдэг Анх Монгол улсын ерөнхийлөгч энтхэг улсад айлчилж Монгол улсын бурхны шашинтны гандан тэгшлийг хийдэд газар авч өгсөн гэж ийм түүх байдаг. Тэгээд тэр газар дээр Монгол улсын засгийн газар Монголын бизнес эрхлэгчид хамтраад одоо Батцагаан гэдэг хийдийг барьсан. За анхных нь хандивыг би одоо санаачилж тэр Батцагаан хийдийн хандивыг одоо оруулсан 38 бизнесменийн нэг багъя. За голлох хандив нь бол цуглуулж өгсөн л доо. Тэгээд гандын хийдийн тэргүү хаан Чойж амцгой одоо баярлаж ан төвгийн хүчинд одоо мөнгө их цуглууллаа. Тэгээ одоо Батцагаан хийд маань энэ жил ашиглалтанд орох гэж байна гэд гол одоо бурхан багшийн энэ байна. Бүтээх одоо эрхийг надад хайрлсан. Ингээд энэ бурхан багш бол миний бүтээс одоо 3 дахь бурхан багш байна. 3 бурхан багшийг Монгол дархан өөрөө гараараа урлаж бүтээсэн. За энтхэг улсад Монгол улсын одоо 2500 жилийн түүхэнд анх удаа гадаадад экспортод гарч байгаа бурхан гэдгээр онцлог. Ер нь бол Монгол улс бүх түүхэндээ гаднаас бурхад импортлж ирсэн юм билээ. Тайванаас, Тайландаас, Балбаас, Хятадаас, энтхэгээс гээд. А Монгол дархан өөрөө бүтээгээд гадаадад энэ бурхан экспортлсон түүх байхгүй. Тэр тусмаа одоо бурхан багшийн мэндэлсэн газараа бурхан багшийн бүтээ зална гэдэг бол их том боёо юм гэлээ. Тэгээ энэ бурхан багшигаа одоо залж Батцагаан хийдийн гол сахиусаар одоо гол шүтэнээр залж байгаа. Удахгүй нээлт нь болно. Бид одоо тэр нээлтэнд оролцож Монголын дархчуулын хийсэн энэ сайхан бурхныг энтхэг улс залах гэж байгаагаараа их бахархаж байгаа. Онч одоо бас сөрхий өмчлөхтэй. Ороод дүгнэлтсэл ном уншиж идэг. Эртээ би ч бас тэрнийг заагаад өгөх юм. Бас тэгээ өөрөө одоо үед ч болгон унших боломж их гарч байгаа шүү дээ. Ном судар их гараад ирж гисэн. Сан тавиал ном уншаа сууж идэг. Тэр чинь мундаг уншина. Сандын жүдмөдөд ер нь ойр зургийн тэр уншлагтай. Авийнхаа уншдаг уншлагыг бол бүгдийг нь уншин шүү. Тий. Сан 50 ороо болгон гэртээ дэгдэг юм шүү дээ тий. Ороо унтахынхаа өмнө ном уншина. Майн мэгзэм хэлчихнэ. Ном уншина. Арц үз тавина. Хүүхэд халуурах юм бол ном уншаад үлээчихдэг. Тэг ер нь тэгээд бас их ухаантай лам хэлсэн. Тэр юу гэж хэлсэн гэхээр надад ер нь хамгийн сайн лам бол өөрөө байдгийн гэж. Тэгээ тэр нь юу гэж хэлж байгаа гэхээр хүн өөрөө өөрийнхөө доторхыг сайн мэддэг гэсэн үг шүү дээ. Шоо орхино болж байгаа ажил бизнес яаж байна гэдэг. Энэ болгон маань миний одоо шашинтай холбоотой. Салхины шившээ толгодон илвсэн дорны цэн хэргови уняартан дуняартан хөглий. Зээр сүргэлж хулан хуйларсан шаргалхан талын хээлэнд лам шуу хаврыг дагуулж ирээд үүрэн засчээ. Өдий дүүрэнд нь хэдэн сөвгөр дэгдэх аман ангалзуулан шулгамалдаж байгаа да. Ийм л тэргэлхэн нутгийн ард түмэн эгэл даруухан аж төрж. Энэ л ард түмний дундаас төрж өсчөндийсэн сугарч гарсан нэгэн хөвөн нутаг амтай бурхан сэтгэлтэй амьдарч байна. Анги зинда чимидэрэг зэнгийн ачху анд вазар болго. Боин номтэн наривн дэлгэрч бурхан шашинтэн ашид ивэх болтугай. Тэгвэл намайг жижиг өгөр зоо.